Сайн байцгаана уу, намайг Иргаул Октомарл гэдэг. Би 2012-оос 16 онд Ховд их сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээ төгсөж 18 оноос эхлэн Дорнтой аймгийн Хэрлэн сумын аймгийн тэргүүний сэтгүүр цэцэрлэгийн багшаар анхны гараагаа эхлэн 7 дахь жилдээ ажиллаж байна. Одоогоор 2 настай хүүхдүүдийн хэл ярианы хөгжил, нийгэмшгүй танин нүтгэхийн чадварыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хүүхэд нэг бүрийн онцлогийг ойлгож, тэдний хөгжил төлөвшөлд бодиттой хувь нэмэр оруулан ажиллах нь миний ажлын хамгийн гол зорилго юм аа. Бяцхан хүүхдүүдтэй мэдлэг чадвар олгож, тэдэнтэй хамт ажиллахад би хамгийн сайхан урам зориг авдаг. Хүүхэд гэдэг эрдэнэс хамгийн гэгээлэг, баяр баясгалантай орчин гэж би боддог. Тийм учраас би энэ цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгож ажиллаж байна. Өдөр тутмын сургалт үйлчилгээг зохион байгуулахдаа хүүхдийн сонирхлыг татсан идэвхтэй сургалтын 41 аргыг туршин хэрэгжүүлэн сургалтын хэрэглэтгүүнийг хүүхдэд хүртээмжтэй хийн бүтээлжүүлэг дэмжин ажиллаж байна. Суралцгын ялгаатай байдалтай хүүхэдтэй сургалтын хэрэглэтгүүний тохируулах хийж өдөр тутмын сургалт үйл ажиллагааны төлөвлөлтөнд тусган ажилладаг. Бага бүлэг тохирсон эко хэрэглэтгүүнээр бүлгийн 5 төвийг баяжуулан 213 ширхэг модон болон байгалийн материалаар хийгдсэн тоглоом сургалтын хэрэглэтгүүнтэй болсон. Бүлгийн хүүхдийн эхлэх цагийн үнэлгээгээр 71%-тэй, явцын үнэлгээгээр 82%-тэй 11% ахиц амжилт гарсан байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 2024 онд 3 төвшөнд үнэлэгдсэн. 2023-аас 2024 оны хичээлийн жилд бэлтгэл бүлэг төгсгөж хүүхдийн сурж мэдсэн зүйлээр хөгжим драмын театрт төгсөлтийн өдөрлөг зохион байгуулж эцэгийнх асран хамгаалагчдад тайлгнасан. 2024-өөс 2025 оны хичээлийн жилийн үндэсний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах удирдамжийн дагуу байгууллага дээрх анхан шатны шалгаруулалтанд уламжлалт төө хэмжүүрийг хүүхдэд заах арга зүй, туршлага үр дүн сэдвээр илтгэл бичин оролцож бүсэд хилцүүлэгдсэн. Энэхүү илтгэлдээ монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн төө хуруу алц зэрэг хэмжүүрийг хүүхдэд заах арга зүйн талаар онцолж тэдний ойлгомжтой сонирхолтойгоор суралцах боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар судалгаа туршилтанд суурилсан үр дүнг танилцуулсан. Мөн хэл яриа дүрслэх урлаг, байгаль, нийгмийн орчин, математикийн энгийн төсөөлөл чиглэлээр 4 удаа нээлттэй хичээл зохион байгуулан 2 удаа 1-р байранд орж бусад багш нарт туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Хэрлэн сумын 14-р цэцэрлэгийн 25 багш нарт зориулан GNL-LY программыг ашиглан интерактив хичээл бэлдэх арга сэдэв сургалт зохион байгуулж, өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж, багш нар цахим хичээлийг сонирхолтой хүртээмжтэй байдлаар бүтээх арга барилыг эзэмшиж, цаашид өөрсдийн хичээлд ашиглах боломжийг түгээн дэлгэрүүлсэн. Цэцэрлэгийн бага бүлгийн мэргэжлийн багш нарын бүлгийн ахлагчаар ажиллаж, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг зохион байгуулж, 70% гүйцэтгэлтэй байна. Аймгийн хэл яриа мэргэжлийн багш нарын бүлэгт орж үлгэрч багш гайхамшигт жижигхэн хүмүүс нэвтрүүлэг хийж байгууллагын цахим хаягт нийтлэн түгээн дэлгэрүүлэлт хийсэн. 2024 онд Монголын сурагчдын холбооны шилдэг бүтээлч багш шагналаар шагнагдсан.